Үзэгч та бүхэн нар хурд гიშирсэн энэ сайхан өдрүүдэд сайхан наадж байна уу? Бид энэ удаагийн дугаартаа нар хажид сүмийн үүсгэн байгуулагч Мэнд хоёр байгаан өрн оролцоож байна. За бидний ярилцах сэдэв бол өнөөдөр хиймрийн сэдэв байгаа. Үзэгч та бүхэн хиймэр гэж юу юм? Хиймраа хэрхэн хамгаалах? Цаашдаа хямраа хэрхэн одоо бадрааж явах талаар сонирхолтой мэдээллийг бол эндээс авах болно. Мөн одоо Улаанбаатар хотын Богд хаан уулын одоо ар хормод байрлах хиймрийн овоо гэж нэрлэдэг байгаа энэ овооны үүх түүхэн жинхэнэ утгыг та бүхэн энэ нэвтрүүлгээс бас хүлээн авах боломжтой юм аа. Танд юуны өмнөөс энэ сайхан зуны өдрийн мэндийг хүргэе мөн сайхан наадж байна уу? Сайхан наадлаа. Энэ завшааныг ачлаа гэхэд Монголын нийт олон түмэнд энэ тусгаар тагтал үндэсний их баяр наадмын мэнд хөргөмдөж дэвшүүлье. Монгол түмэн сайхан наадлаа, сайхан наадам болж байна. Энэ бидний бас үндэсний маш их том бахархал юм. Монгол үндэстэн түмний бахархал юм да. Тэгэхээр энэ баяр наадмын үед ер нь монголчууд бүхэн эцэг өвгдөөсийн дүр туурж сайхан Монгол дээлээ өмсөж хүлэг морин унж хиймэр лундаагаан сэргээж лос баярлуудаг ийм сайхан уламжтай ард түмэн. Тэгэхээр хоёулангийн өнөөдрийн ярих сэдэв бол хиймэр лундааны тухай би яриа гэж бодож байна. Ер нь хиймэр гэж ер нь юу юм бэ? Тий. Хиймэр гэдэг нь бол ерөөсөө хий морь гэсэн үг. Лүн даа гэж байгаа. Лүн гэдэг нь хий буюу салхин морь гэсэн үг. Даа гэдэг нь морь. Тэгэхээр альва ажил үйлс бүтээх, хүний үйлс хиймэр өөдрөг байх, өвчин зовлонго тэгээ хиймэр цагтай байхад бол хиймэрх голлох нөлөөтэй голлох үүрэгтэй байдаг. Тэгээ хүний хиймэр лундаа бол энэ төр юунаас шалтгаалгаа тэр тухайн хүнийхээ хийсэн бүтээсэн буян дагаж явдаг нэг үүлийн муу үлийн ирэхээр явдаг тэр үйл тэрс харгалзандаг. Буян нүгэл гэдэг нь мэдээж дандаа сэтгэлтэй холбоотой байдаг. Өмнө ирж ийсэн. Сэтгэл гэдэг нь бол дандаа тэр сайныг хүссэн сэтгэл, сайн нэг зорьсон сэтгэл, аливаа амтан бүгдэд туслахын сэтгэл, хорлыг дэвчиж бусдад туслах, буяныг хураах сэтгэл гэдэг нэг тийм байдаг. Энэний шалтгаал бол тэр хиймэр гэдэг бол тэрийг харгалздаг. Мэдээж хиймэр дэлгэрүүлэх олон зан одоо засал ном гөрөмцөд их бишгүй байдаг. Түүнийг бол голдог нь бол ер нь дандаа хиймэрийн сан их олон бий. Сан гэдэг нь аривтгах гэсэн үг тийм. Бурханд бол одоо тэр арцууг болоод мянган зайтай олон сайхан оргонлын үндэс олон сайхан үнэртэн танартныг хольсон тэр сан гэдэг нь тэр арцчүүдээ арцсан толиод тэгээ уугуулж байгаа. Тэр сангийн утаа ингээд уугуулахад зүгээр нь сан уугаад нэг утаа төдий биш. Түүнийг бол энэ 3000 ертөнцөөр дүүрлээ, замб твээр дүүрлээ, манай энэ орон нутгаар дүүрлээ, агаар мандлаа дүүрлээ гэж боддог. Бид бясалгадаг ёстой. Тэр нь юу зөвхөн утаагаар дүүрж байгаа юм биш дахлын үйлээр. Тэр дотор бол одоо бурхныг баясгах, тэнгэр, лус савдаг, бодисдоо бүгдийг ингэж баясгах дахлыг. Тэр нь яаж нэг л өөртөө буян хураахын тухайд юм. Тэр нийт олон буян. Тэргээ дүүрлээ гэж бясалгаад тэргээс нь бодиттой бэлдсэн дахлыг одоо сэтгэлээрээ хувиргаж байгаа юм тэр. Тэгээд тэр нь бол одоо энэ одоо нарийн бодисын зайн хүчээр тэр нь бол одоо сангийн утааны үзээр сансар төрнэ гэсэн дээр энэ үг байдаг штэ. Түүнтэй адилханаар хаач очиж яадаг, хаач хурж яадаг гэсэн утгатай. Тэр нарийн биендээ буюу хүмүүний нарийн бие бүдүүн бие гэж ярьсан штэ. Тэр нарийн буюу хүний дотоод шалтгааныг засаж яадаг. Дотоод альбаа юм. Ямар нэгэн үйл одоо бүтэхтэй бол дотоод гадаад хоёр шалтгаан байх юм. Гадаад шалтгаан бид нар хэдэн гिचнээ хичээгээд одоо үйлдээд хамтантай уулзаал тохиолдсон гадаад шалтгаан гэдэг нь тэр нь. Тэр юм хичнээн хичээгээ бүтэхгүй байх тохиолдож бий. Тэр дотоод шалтгааныг бүтэхлээр аанда бүтчихийдэг. Тэр дотоод шалтгаан гэдэг нь тэр хиймэрийн хүний
хиймэр цагийг бодруулдаг тэр зан үйлүүдийг хийснээр тэр нь олон онцтой төрөн бүтэж явах хэрэгтэй. Хэмэр ер нь хувь хүний хэмэр ямар тохиолдолд их сэвдэх гарах вэ? Ер нь хүмүүс ер нь бас хэмэр дөрөлчлөө тэрс их ярьдаг. Тэгээд зохих газраа тэр ханддаг шүү дээ. Ерөнхийдөө хүний хэмэр одоо ямар тохиолдолд сэвдэх юм ингээд бол байх юм бэ? Шийдвэрлэл ер нь хамгийн энгийн шалтгаан. Тийм. Аливаа бузар дэв, хилнэс дэв. Одоо бузар дэв гэдэг нь юунаас үүсдэг? Дандаа сэтгэлээс л үүснэ. Эхлээл сэтгэл байдаг. Тэгээд дотоод сэтгэлээс л үүснэ. Хүн дотоод сэтгэлээр их хямгадаж тэр боён намайг хичээж болоод хэрийн тэр бузар дэвд бол халдахгүй бол та. Тэгэхээр тэр дотоод сэтгэлнээс их үүдэлтэй байдаг. Гадаад орчин нь болохоор янз бүрийн дэв бузар гэдэг нь бол одоо үхээр, одоо эдээ ундааны зохисгүй хэрэглээ, янз бүрийн арх дарс, тэгэл элдэ бузар байна. Эдээний бузар гэдэг чинь тэр зохисгүй хол одоо цагт л хоолны хордлого тэргүүтэл юм ирж штэ. Тийм. Тэгэл одоо тэр явдал мөрөөр хичээх хэрэгтэй. Аливаа болохоор хүний одоо их төвөг төгшөөл очруулах аль болохоор л хүнд тустай дэмтэй явахыг аль болохоор бүр нарийн байгаас нь хичээх юм бол тэр бол хоёр дугаартад мэдээж тэр нэг 3 хар үндсэн хар тэгээд 5 хар биш үү? Тэр одоо тэр уур хилэн хөсөл шунал их бороо хөсөл шунал тий тэр 3 үндсэн хар монхог үүн дээр нэлээд нэг өөрийн бие дээд бодож омогших сэтгэл хөөрөмсг одоо биед их магтах тэг хийчихсэн тэгээд тэр нэг ата хэмэрт хамгийн их гол нөлөөтэй их гэдэг нь ата юм билээ. Ата хорсол. Тэр хүн сайн нэг явныгаа нэгийг хон сайн яваа гэдгийг бас зөвөр ойлгох хэрэгтэй л дээ. Хууль зөрчил авилгалаа бал одоо тэгээд баяжид таргалаа явж байгаа хүн бол одоо сайн яваа гэхээсээ илүү саар явуулах ирээдүйд амсах одоо өрүүлэх хар хуулийг хурааж байгаа юм тийм штэ. Бараг өвдмөр юм. Яг сайн нэг явнагаа нэг үйлсэн зөв одоо хуулийн дагууч гэдэг юм. Тим явнаг атаахж хорсох. Анд нөхөд байна, амраг садан би тэ хамаатан саданч байдаг юм уу? Эсвэл одоо тэр өөрөө найз нөхөд танихгүй нэг хүмүүс ч одоо нэг сайн нэг юм нэг дандаа нэг атаархад дандаа нэг хар зүүж явдаг штэ. Тэр өөрөө хар бодол нь бол өөрийнх нь үйл хэмрэг дандаа хорлж идэг. Харин тэрийг даган баясаж явах хэвээр. Энэ маань ингээд явж байгаа овоотоо. Энэ маань ингээд спорт юм ингээд амжилт ажилт үзүүл чанд бидний баяр юм да. Гэж бол адилхан боёно хороож идэг. Өөрөө тэр үйлийнхээ тим хүндээ хөрхөндөө бас дөхөж идэг гэдэг. Тэгэхээр тим хүнд яхалаар тэр хэмрэг дороотхон бас нэг шалтгаан болдог. Гол үндсэн шалтгаануудын нэг шүү. Та түрүүнд хэллээ хэмэр дороотсон үед хэмэр сангууд уншигдаг лээ. Хэд хэдэн сангууд байдаг гэсэн. Энэ ямар сангууданд бас тодорхойлоод хэлвэл. Тий, олон бий. Ер нь зорхон яваараад хэмрийн 8 суудлал дээр хэмрийн толгой зарим жил нь дээшээгээ. Зарим жил нь хоошоогоо харсан, зарим нь доош, зарим жил бүр ингээд тонгорцсон байдیں۔ Зорхон үзэлгүй дээрээ. Түүнээс гадна яг тийм дэн дээр тус туссан юмнууд байдаг. Жишээлбэл тонгорцсон үед нь Жансан Зэмаа сан саржим гэж ном бий. Тэр номныхны хэн дээр байдаг хэрвээ төмөнлөн алт өгсөн хүн юм уу зүрхний ганц хүүдийн санг тавьж өгч байгаарай гэсэн тийм яатай багш нарын альдсан альдрууд бий. Тэгээд тэр Жансан Зэмаа сан саржим байна, Нандаг сан гэж байна, Жанган сан гэж бий, Бомсон гэж бий. Тэгээд Монгол даяараа нийтдээ бол өндөр богдын үеэс л Дасчирга одоо үлзийн хултыг буулгаж сан гэж байгаа шүү. Тэрийг их голдог. Тэр доглон дан гэдэг те өндөр богдын өөрийнх нь зохиол зунсан ном байдаг. Тэр Дасчирын сангал их хэрэгс их голж уншдаг. Тэр нь манай монголчууд хизээнээсээ тэр хуучуулчид одоо юу за нэг сан 50 үлчил гэдэг штэ. Нэг айл хөдөн айлдарсан за нэг та нэг сан 50 байдаг л гэдэг. Тэгээд тийм их сайхан уламжлалтай. Тэр сан гэдэг нь болохоор жишээл Дасчирын сангаар жишээ авахад эхлээл тэр өөрөөгөө тэр ядан бархны одоо бясалгалыг өөрөө гомж байгаа юм. Бясалгаж байгаа юм. Тэгээд тэр лам бархтаас ихсүүлэл ядан бархад санжаад бодисод банаар тий. Тэгэл ханддагийн снаар номын сахиулсан тэгэл бус савдаг шавдаг бүгдийг ингэж залж яриад нөгөө миний төрөний ярьдаг тэр дахлын үйлээр баясгад дахиад тэгээ дөрвөн үйлсээ даатгаад дөрвөн үйлс гэдэг нь бол тэгэл өвчин зовлон өр ялыг амьдрал болох нас буян хишгийг дэлгэрүүлэх
хүмүн хийгээд дид баялгыг эрхэндээ хораах харьцлагын шалтгаан бүгдийг буцаж зохирлын шалтгаан бүгдийг бүрдүүлэхийг хүссэн дөрвөн үйлсээ даатгаад тэгээд дараа нь даллага авч байгаа. Даллага. Тэр даллага хүний идэх буян гэдэг бол ерөөсөө тэр бас л тэр буянаараа яадаг. Тэр даллага нь бол тэр хүний идэх буяныг одоо миний буяны хэмжээ бидний нийт олонний хэмжээ, улс орны хэмжээ ямар байгаа нь тэрийг даллаж дуудаж авчирч байгаа нь бурхтын хүчээр. Тэгээд дараа нь үлзий дашвагаа хийж үлзий өргөд тэгээд ерөөлийн тэр ерөнхийдөө тийм зарчимтай. Тэгэхээр манай энэ Улаанбаатар хотын урдх нь Богд хан уулын ард Хэмрээ овоо гэж овоо бий. Шинэ нэгний өглөө болгон ер нь сайн өдрүүдэд Монголын ирчүүд, монголчууд их гарч Хэмрэл ундаагаас сэргээдэг ийм одоо хайрхан биш үү дээ. Энэ хайрханы бас нар хажид сүм болон та олон жил дахиж ирсэн. Энэ жил ер нь хэд одоо удаа тагч ба. Тэр энэ ер нь энэ овоог ер нь яг одоо Хэмрээ овоо гэдэг яаж тодорхойлж Хэмрээ овоо болсон. Тий. Уул нь Хэмрээ овоог одооноос саяхнаас нэрлээд байгаа. Хуучин бол тэр хажид толгой гэдэг нэртэй байсан юм. Зөв. Тэгээд дараа нь энэ чандман овоо гэж болсон. Саяхныг хүртэл чандман овоо гэдэг байсан. Тэгээд сүүлийн нэг одоо 2000 гарснаас хойш Хэмрээ овоо гэж нэрлэлсэн байна лээ. Уул нь чандман толгой, хажид толгой чандман овоо гэдэг юм. Миний хоёр багш бий. Хэргийн тухайд алдрын нүгэл бол Найден гэж Шанхай хүрээний багш бий. Миний номын багш. Тэр багш нь аман гэгэнээр айлж ирсэн. Миний зүүн багш гэж би бас байсан. Залдарч байсан. Одоо тэр багш маань бол Домоо нэртэй, Содном гэж. Тэгээд тэр багш нар маань надад бүр аман гэгэнээр айлтгад тэр овооны тухай үлгэр түүхийг хөрнж ирсэн. Тэр юм бол бахаар тэр хажид толгой гэдэг чинь эмэгтэй хүний хөхний хэлбэртэй зогцчдын балингийн хэлбэртэй юм шүү дээ. Яг тэр чандам аа гэдэг. Тэгээд тэнд бол 5 дугааргийн муу 8-ийн үед богдын үед хүрээнд сууж ирсэн нэг залуу тэр ламыг гинтгийн хүрээний албатууд ирээд богдын тушаалаар гээд цөл газар цөлшин хэл. Эзэг газар олон хоног авчаад. Тэгээд тэр хүн эзэг хоёр явж байгаад нэг газар очсон нэг гэрт нэг залуу эмэгтэй таарсан тэр нь хажидын хувилгаан байсан гэж ярьдаг. Тэгээд тэр хажидын хувилгаан нь тэр хажидын олон нам айлдаад сүүлд нь тэр энэ овоон дээр нь тэр ламыг авчирч залсан гэл л дээ. Хөвж ирсэн гэл. Нөгөө хөвгцэн лам. Тий. Тэгээд тэр нь ямар учиртай ингэвэл тэр нар хажидын сүмийг байгуулахад тэр амин мод гэж үүдэг. Тэрний зайг ол шүтэнд нь хийх тэр модын авчирч залсан гэдэг нэг тийм учиртай үлгэр багш нар ярьсан. Тэр үлгэрийг бол манай хоёр багшийн хажид багш нэртэй багш нь айлцсан байлээ. Манай хажид багш ингэж айлтж байсан. Энэ олон намнарч хэлж байсан. Тэгээ тэр хажидын хувилгаантай уулзсан тэр лам энэ овоон дээр нэг жилд нэг удаа тэр хажидтайгаа уулздаг байсан гэлээ. Тэгээ хажид толгой нэртэй. Тэгэд хүрээний үед бол тэр овоод чинь хүрээний баячууд, худалдаачид бөхчүүд голон тагтдаг байсан. Хүрээний үед. Тэг хүрээний үед. Тэгээ одоо сүүлд нэг одоо бөхчүүдээс ороо Хэмрээ болцсон юм шиг үлээ. Эмэгтэй хүн гарч болдог нэг овоо гэдэг тэр ярьдаг. Ер нь олон овоод эмэгтэй хүн гардаг гэдэг шүү дээ. Тэр овоон дээр бол эмэгтэй хүн гарч болдог гэж. Та манай сүм бол 91 оноос эхлээд дахиж хэлсэн үүсснээс эхлээл бид нар очихлаар тэгээд нэг юугаа хаждын хан зогчдыг өргөөд тэгээ намдаг сан тавьдгийг. Тэгээд сүмийн хүмүүс юм олонний үлсийг даатгаж байдаг. Би өөрөө хуваар бол 1987 оноос эхлэхсэн одоо бараг 30 дахь удаага дахиж байна та. Жилдээ нэг удаа л тагтив. Зуны сард л. Тим түүхтэй байгаа юм. Тэгээд тэр хүмүүсийг их баяжуулдаг. Хэмрээ их дээшлүүлдэг болохоор тэгж Хэмрээ овоо гэсэн болоо та. Ачаал бүгд нь ер нь тэнд байна гэсэн үг тийм ээ. Тийм ээ. Хажидын хажидтай байгаа. Нар хажидын хажидтай байгаа гэж ярьдаг. Цэцэг хүн цаанаа байгаа шүү дээ. Устаа бас дахилахтай шүү дээ. Тэр бол яг Хэмрээ овоо гэдэг нь тийм учиртай юм шүү. Зөв. Зүмөн. Энэ жилийн бас одоо та бүхний одоо хийх тахилга тус яг дангаараа танай сүм одоо нар хажид сүмийнх юм тахих уу? Өөр одоо хүмүүс хамтар тахих уу? Яха манай сүмийн бас шүтнүүд нь тэр дагаж явдаг л да. Бид тэр жил болгон тийм яатаа тэгээд тэр овооч нь зарим хүлээж авах нь хүлээж авна. Зарим нь болохоор хүлээж авахгүйс хүлээж авдаг юм аа. Бас нарийн тахилгатай.
их нарийн учиртай юм байна. Мэдээж энэ уул овоог ер нь жилд нэг удаа тахиж байна. Зуны ихэнх саруудад тийм ээ. Энэ одоо тэр бүх айц жанлын монголчуудад мэдээж байлгүй улс орн тусна тийм бидний дорн ер нь хүн хиймэр сүлд линдагаа бол байнга дээшлүүлж явах хэрэгтэй. Залуу хүмүүнийг бол яг залуу наснд нь хиймэр дагдаг боловч нас жаахан ахаад ирэхээр бол заавал засал нэг нас ахаад ирэх чинь нэг юм дом хуугаад хилдэг шүү дээ. Засал залуу бол яг тэрнтэй адилхан. Залуу үед бол яг хүн залуу насаа хиймэр явдаг боловч ер нь хиймэр гэдэг нь айл гэрийн бол эрэгтэйчүүд нь эрчүүд нь хиймрээ голдог. Эмэгтэйчүүд нь айлын гэрээ эзэгтэй эмэгтэйчүүд бол буян хишээ голдог гэсэн юм. Энэ нэг тиймэрхүүл тийм заншилтай тийм дадал болсон юм байна л да. Эрэгтэйчүүд бол нэг хиймрийн дарцгаа хийсэх ер нь жилдээ бай сардаач байс нэг хиймрээ байнга дээшлүүлж явах хэрэгтэй. Саяхан хэлдэг тэр нэг бозар азрын юмнуудаас жоохон цээрлж явах хэрэгтэй. Бас нэг богинохон давчхан тэр хиймрийн сангийн бас нэг уншлагыг бол тогтоогоод авчихад гимгүй байдгийг ер нь уншиж яхад. За жил бол зөвлөрч хэдэг, залбирвал тайлбарч хэдэг гэж үг өгдөгтэй адил ер нь хиймэр сангаа бол дээшлүүлж. Ялангуяа одоо хөдөө гадаа явж байгаа хүн бол аян замын сан гэж биш үү? Аян замын заслуудыг хийлэгчих хэрэгтэй. Элдэв аваар бас их дуулдах юм биш үү дээ. Тэгээ хөдөө гадаа явж байхад бол буруу зүг чиглүүлдэг, буруу өдрөөж гардаг. Тэгээд ер нь тэгэл хөдөө замд бас хэцүү шттэ. Бас газар усны бас нэг гимтэй түйтэй газар уч байдаг. Тэр бүгдээс болгоно бид хиймрийн сан аян замын заслууд нь уншуулчаад биж хаад гимгөө илүүдэхгүй. Учиртай юм шүү. Та ер нь энэ баяр наадмыг ер нь юу боддог вэ? Мэдээж яг энэ манай наадам чинь бол яг түүхээр бол яг тэ бас хүрээнд Сүхбаатар орж ирэл тэгээ Орос зэрэг дагуулж тэгээд дараа нэг борог өдөр наадам хийсэн гэдэг боловч тэр нь үндсээр явсараа тэр даншиг тэр шингээд ч юм уу Монгол төмний минь их баяр наадам болсон юм шүү дээ. Энэ Монгол төмний их баяр наадам гэдэг бол бид нар тусгаар туурга улс их түүхтэй ард түмэн гэж бид бахархаж омогшдог үстэй. Тэгэхээр энэ тусгаар тогтно гэдэг энэ ардчлал тусгаар тогтно гэдгийг хайрлаж гамж явах хэрэгтэй. Чамлахаар чан гатах гэдэг шиг мэдээж яг одоо алдаатай оноотой юм байдгийг байлгүй. Алдаа оноо байна. Гэхдээ
Монгол ингээд Това, Өвөр Монгол, Боред Монгол, Халимгаар энэ төр хүмүүс зам нартай уулзж яхад танаа Монгол бол ардчилсан орн шүү дээ гэд эрхчлөөтэйгээд зарим нь бүр тийж бахархсан харцаар тиймэр бүгүүлж идэгин. Тэгэхээр бүх таа нэг гарлын явуулсан шүү дээ бид. Тэгээ шүү дээ. Тэгээ түүхийн одоо их гамшиг зулангаар одоо Боред, Тован, Халимгын Орсын мэдлэлд орцсон. Өвөр Монголын хятадын мэдлэлд орсон. Бид нар одоо байгаагаас илүү их нутгийг бол хоёр хөрштэй л одоо харьяалд болсон байна шүү дээ. 13 дугаар зуунд дэлхийн талыг эзэлж авсан гэдэг боловч бид нар өнөөдөр яг ингээд олонтоо авч үлдсэн их юм гэж бодох юм. Үнийг л одоо өнөө цагийн залуучууд хоош ирээдүйд ер нь хайрлаж хамгаалж явах нь хамгийн одоо чухал зүйл. Тий. Юм биз? Тэгэлгүй яах. Тэгээ н олон хүмүүсийн хийсэн буян, олон хүмүүсийн момогшил сэтгэл, олон хүмүүсийн Монголоо гэсэн сэтгэл нь их том буян юм. Энийг даган баясч явах хэрэгтэй. Ташран дүүгэлэхэд даган баясны буян гэж их бий. Хүмүүс одоо нэг бодисодбал сайхан лам нарын хийсэн бүтээсэн юм уу? Тийм буян даган баясахаар тэр буян нь адилхан хораадаг. Өөр хувь хүн өөрт нэр. Тий. Мөн нүглийг даган баясахаар нүглээс нь хуваалцах хэрэг болдог. Нийтийн. Тэгээ монголчууд бид нар бол түүхийнхээ онооноос одоо тэргээ үлдээрлэж суралцж амжилттай бүхнийг өөрсдөө тэндээс нь бас авч тэгж явах нь бол бид нар бидний буян зайд улам дэлгэрнэ үстэй. Тэгээд энэ юмд гэдэг юм ташранд хэлээ. Ингээд бас ярьслага маань энэ түрээд өндөрлөж байна. Өнөөдөр бас хэмрийн тухай товчхон маш их одоо оновчтой тайлбар өгсөн танд их баярлалаа. Танай хамт олон үргэлжлээд нийт монголчууд манаас хүн бүхэн хэмэртэй ундаатай байж баяр наадандаа сайхан баярлаж ирээдүйд эх орныхоо эзэн байхын үр хөвгтүүд хойч үе маань ч гэсэн хэмэр дундаа нүргэлж оршиж явах болтугай гэсэн сайхан өрөөлийг тавьмаар байна. За, ерөөл бат сайхан орших болтугай. Би ч гэсэн баярлалаа та бүхэнд.